Амьдралын чанар хинээс хамаардаг вэ? Юунаас хамаардаг вэ? Хүн болгон адилхан уу өөрөө биднэрт адилхан боломж байна уугүй юу? Ямар улсыг арчилсан улс вэ? Шалгуур үзүүлэлтүүд нь юу вэ гэдэг асуултууд байна. Тэгэхээр Einzige Nachteil ist der Bericht und die Links sind nicht 6500 хүний ирэх Монгол улсад өнөөдөр зөрчигдөд байгаа шүү дээ. Тэр бас аюултай хүний ихэд За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулинд бүх нийтэд хүний эрхийн боловсрал олох, боловсролыг хөгжүүлэх талаар ийм заалтууд байдаг. Тэгэхээр энэ заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний эрхийн боловсролыг олон нийтэд тэр дундаа одоо зорилттой бүлгүүдэд түгээх ийм зорилготойгоор үндсэндээ энэ сүүлийн 13 жил бол хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байгаа. Тэгэхээр боловсролыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлнэ гэдэг маань нэгдсэн улсын байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн дэлхийн боловсрол хөтөлбөрийн дагуу үндсэндээ агуулга нь чиглэгдэж явж байгаа. Тэр дундаа яг хүний эрх ямар одоо чиглэлд ямар хүмүүс зорж хийх ёстой вэ гэдэг дээр бол бид нар гол зорилгоо болгосон юм байна. Тэгэхээр энэ олон нийтийн цуврал лекц гэдэг бол олон нийтэд тодорхой хүний эрхийн зөрчилттэй холбоотой сэдвийн хүрээнд боловсрал олох зорилгоор бол чиглэгдэж явагдаж байгаа. Жишээлбэл сүүлийн 2 жилд нээлттэй нийгмийн форумтай хамтарч хийсэн энэ олон нийтийн лекцээр дамжуулаад бид нар хүний эрх тэр дундаа одоо сэжигтийн ялагдагчийг эрүүгийн байцаан шийдэх ажиллагаанд хамгаалах эрх гэдэг юм. Эсвэл одоо парламент дахь хүний эрх, за хөнгөвчлөх хэмжлэгээтэй холбоотой, ялангуяа эрүүл мэндийн хамгаалах эрхтэй холбоотой заалтууд хүний эрхийн боловсрал туруулын орчинд одоо ямар байх ёстой гэдэг дандаа ийм сэтвчилсэн зорилгоор энэ лекцүүдийг бол мэрэгсэн ийм судлаач эрдэмтэн хүмүүсээр бол тавьж хэлцүүлж байгаа. Тэгэхээр энэний гол зорилго нь болохоор ерөөсөө энэ хүний эрхтэй холбоотой бүх одоо хөтөлбөрүүд, бүх одоо ойлголтууд олон нийтэд тэр хэмжээгээсээ хүрээсээ тэр дотор заалтууд нь хүний эрхтэй жоохон яаж холбогдож байгаа гэдэг дээр бид нар хүмүүст энэ олон нийтийн лекцээрээ дамжуулж хүний эрхийн боловсролыг олох чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаамаа. Тэгээд энэ DVD-ийн энэ лекцүүдийн нээлтийг одоо ингэж багцлж хүргэж байгаа энэ хүргэж байгаа нийтлүүд, энэ хүргэж байгаа лекцүүд та бүхний ч гэсэн одоо хүний эрхийн боловсрал, хүний эрхийн бүх одоо үйл ажиллагаанд чинь тус нэмэр болох байхаа гэж бид нар төлөвлөж хийгдсэн учраас та бүхэнд энэ ажилд чинь бас амжилт хүсье. Нээлттэй нийгмийн форумын стратегийн нэг үндсэн чиглэл бол хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх явдал юм. Энэ хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэхэд бид хүний эрхийн үндэсний комисстай хамтран олон чухал ажлыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тухайлбал хүний эрхийн тухай ярилцсан өглөөний сар бүрийн уулзалт байна. Мөн хүний эрхийн олон нийтийн лекц. Одоо хүний эрхийн олон нийтийн лекцийг онцгойлон авч хэлэхэд бол энэ хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн мэдрэмж хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэх, хүний эрхийг онлын түвшинд хөгжүүлэхэд бол өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа чухал арга хэмжээ гэж хэлж болно. Бид энэхүү арга хэмжээнд хүний эрхийн чиглэлээр өндөр мэрэгсэн, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг гадаад дотоодын эрдэмтэн судлаачдыг бол урьж оролцуулж тэдний одоо ариун туршлагаас нь яриалахын зэрэгцээ тухайн одоо салбарт хүний эрхийн ямар одоо чухал асуудлууд байна, энэ асуудлыг шийдэхэд ямар одоо чухал одоо хувь нэмрээ иргэд олон нийт төр иргэний нийгэм байгууллага хийх боломжтой вэ гэдэг талаас нь бид бол ярилцсан юм аа. Олон нийтийн лекцийн маань хөндөгдсөн сэдвүүд гэх юм бол үндсэн хууль ба хүний эрх, парламентын хяналт ба хүний эрхийн асуудал ч гэдэг юм уу, эсвэл охид эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, үйл ялгуурлан гадуурхах хандлага ба тэгш байдлын зарчим, мөн хөгжил ба хүний эрхийн асуудал хэмжлэн энэ салбарт тулгамдж байгаа олон чухал асуудлуудыг олон нийтийн лекцээрээ үндсэн байдаг. Энэхүү олон нийтийн лекцийг өнөөдөр бид нар олон нийтэд бас DVD хэлбэрээр хүргэх гэж байгаа нь бол чухал ач холбогдолтой юм. Ингэснээрээ бол олон нийтийн лекц маань тухайн одоо танхимдаа яригадаад өнгөрөх асуудал биш, бас мөн иргэд сонирхсон хүмүүс бол бас хэдийд ч энэ сэдвүүдээр өөрсдийн ялангуяа сонирхсон сэдвийн лекцийг бол болоод үзчих боломжийг нэмэгдүүлж байгаа. Энэ лекцийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаараа бол энэ DVD бол онцгой чухал ач холбогдолтой гэж бодож байна.
Өнөөдөр бид нар хөгжлийн асуудлыг, эдийн засгийн асуудлыг, ядуурлын асуудлыг ярихаараа зөвхөн тэр хүрээндээ л яриад байдаг. Хүний эрх, хууль эрх зүйн асуудлыг ярихаараа бас тусад нь ингээд асуудал юм шиг яриад байдаг. Тэгвэл сүүлийн үед бол бид нар энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм аа. Бид нар илүүтэй хөгжлийн асуудлыг ярихдаа энэ оролцоотой хүмүүсийн эрхийн хэрэгжилт ямар байгаа юм, хүмүүсийн эрх зүйн чадвар хэр байна вэ? Эннээсээ хамаарч тухайн улс орны хөгжил бол илүү одоо гэдгийг тодорхойлогдох боломжтой гэсэн юм онлайн чиг хандлагууд бол нэлээд гарч ирж байна. Энэ ч үднээсээ бас Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад судалгааны ажил хийгээд буцсан. Хүмүүсийн хийсэн судалгаа хэлбэр эрх зүйн чадвар хэр байна вэ гэдэг. Тэгээд энэхүү судалгааны Фернандо де Сото энэхүү судалгааны маань гол үр дүн юу байсан бэ гэхээр Монгол улс маань их баян орн юм байна. Нийт байгаа хөрөнгө өмч хөрөнгөний 90% нь 90% нь огт ямар ч бүртгэлгүй байна. Өхмөл капитал болцсон байна. Тийм учраас ядуурлын гол үндсэн шалтгаан бол юу вэ нөхөр? Энэхүү хөрөнгийг, өмч хөрөнгийг, капиталыг эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол эдийн засагт илүү их одоо үр өгөөж өгч хүмүүсийн амьдрал төдий чинээгээр сайн сайхан зүйл төрөх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хийгдсэн олон судалгааны ажлуудад бол юу гэж гарсан байна вэ гэхээр ерөнхийдөө энэ хүний эрхийн хэрэгжилт баталгаатай хангагдаагүй байгаа, эрх хэрэгчлөөгөө хамгаалах, эрх хэрэгчлөөнийхөө талаар гомдол гаргаад шийдвэрлүүлээд явах талаараа иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Энэ байдлууд нь иргэдийн эрх зүйн чадварыг хумж, энэнийхээ үр дүнд бол ядуурл маань гүнзгийрч, дээрээс нь эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүн бүр тэгшүрдэх боломжгүй байна гэсэн иймэрхүү дүгнэлтүүд бас хийсэн байдаг. Тэгэхээр энэ эдгээр асуултуудад өнөөдөр туяа багш маань бол тодорхой хариултыг өгөх байхаа гэж бодож байна. Хөгжил ба эрх чөлөө гэсэн сэдвээр илтгэл тавина. Тэгээд туяагийн илтгэлийн гол хөндөг асуудал нь юу вэ гэхээр магадгүй бидний энэ сонирхол байгаа эдийн засгийн өнцгөөс нь хөгжлийг бид нар хэмжээд байх биш бас нөгөө талд нь хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилттэй холбож авч үзвэл хэрхэн сонирхолтой бас дүр зураг харагдах вэ гэдгийг бид нар сонирхолтой хэлбэрээр бас танилцуулах байхаа гэж бодож байна. Тэгээд туяагаа илтгэлээ тавиач гэж хүрье. Тэгэхээр өнөөдрийн ярих гол сэдэв маань хөгжил бол эрх чөлөө гэж байна. Тэгэхээр энэ гарчгаасаа ихсүүлээд бас та бүхэнд яг юу гэж хэлсэн болоо гэсэн тодорхой төсөөлтийг өгч байгаа баг. За тэгэхээр зөвхөн одоо би ярихсаа гадна бүгдээр бас зарим асуудлаар санал солилцсон. Та нар юу гэж бодож байна вэ би асуув. Гэх замаар одоо нөө харилцах байдлаар өнөөдрийн энэ цагт бас сайхан өршөлтөө өнгөрөе гэж бодож байна. Тэгтээ та бүхнийг одоо өөрсдийнхөө үндэт цагаас хугаслаад энд хүрэлцэн ирсэн бас их талархаж байгааг илэрхийлмээр байна. За тэгэхээр хөгжил гэж юу вэ? Хөгжил гэдэг үгийг сонсоод та бүхэн дотроо юу гэж төсөөлөх үү, юу гэж бодох уу гэдэг энэ асуултыг давхад маш олон зүйл одоо олон ойлголтууд бид хүндэх байна, тийм ээ. Хөгжсөн гэж юу гэлтэй байгаа хөгжил гэдэг маань өөрөө юу вэ? Тэгэхээр хөгжил маань өөрөө ямар түвшинд байна вэ гэдэг энэ асуултын бодиттой хариулт бол ерөөсөө тухайн хүний одоо амьдралын чанараас л харагдаж байдаг гэж байна. Тэгэхээр амьдралын чанар гэдгийг бас юу вэ гэдэг бид ингээд яриад үзэх юм бол маш олон асуултууд тийм ээ хариултууд та бүхний зүгээс ч юм уу одоо олон янзын байршлууд илэрхийлэгдэх байх. Тэгвэл ингэж ярихаас өмнө амьдралын чанар ер нь юунаас хамаарат байгаа юм бэ гэдэг асуултыг бид байна. Амьдралын чанар юунаас хамаардаг вэ? Хувь хүн танаас өөрөөс чинь хамаарч байна уу? Эсвэл төрөөс хамаарат байна уу? Эсвэл өөр бусад хүчин зүйлээс хамаарч байна уу? Та бүхэн одоо яг энэ асуултанд юу гэж хариулах вэ? Магадгүй миний сонгож хэрэгжилж байгаа үг хэлбэл шин ч юм уу сонсогдож магадгүй. Эсвэл түгээмэл биш. Шин биш юм аа гэдэг тийм түгээмэл биш сонсогдож болно. Ер нь бол quality of life гэж байдаг тийм биш нэ. Амьдралын чанар хинээс хамаардаг вэ? Юунаас хамаардаг вэ? Танаас өөрөөс ч хамаардаг уу? Эсвэл өөр бусад хүчин зүйлээс хамаардаг уу? Юу гэж бодож байна залуусаа бүгдээрээ сайхан залуучууд биш тийм үү те? За тэгвэл жоохон одоо амьдрал руугаа үргэлж миний лекцийн одоо яг сэдвээр байгаа эрх чөлөө гэдэг. Эрх чөлөө гэж ер нь юу вэ гэдэг асуулт олон байна. Яг тэгвэл магадгүй одоо энэ ардчлалын тусламжтайгаар шинэ үндсэн хууль баталгаажуулсан дээр суурь институтуудын тусламжтайгаар бид нар ямар ч байсан эрх маань юу вэ, эрх чөлөө маань юу вэ энэ зүйлийг бол тодорхой хэмжээнд мэддэг үст тийм үү.
За тэгвэл би та бүхээс дараагийн асуултыг асуух. Эрхчлөө хэн зөрчдөг вэ? Эрхчлөө хэн зөрчдөг вэ? Хүн өөрөө зөрчдөг. За өөр хариултаа юу? Төрийн байгууллага албан тушаалтан. Төрийн байгууллага албан тушаалтан эрхчлөө зөрчдөг. Хувь иргэн бас нэгнийхээ эрхчлөө үзүүлж байгаа. Эрхчлөө эрх мэдэл зөрчдөг гэж. Тэгвэл эрх мэдэл гэж юу вэ? Тэгэхээр эрх мэдэл гэдэг сэдвлөө тийм ээ өнгөйгөд орох юм бол бид нарт хамгийн түрүүнд ямар үг орж ирж байна? Төр гэдэг үг орж ирж байна тийм үү? Төр гэж юу вэ? За тэгэхээр төр гэдэг маань бол эрх мэдлийг ямар нэгэн аргаар шилжүүлэн авсан этгээдүүдийг бид нар төр гэж ялгана. Ямар нэгэн аргаар хэлийг хашлна гэж тийм ээ. Хууль ёсны аргаар өөрөөр хэлбэл сонгуулийн аргаар шилжүүлэн авч болж байна. Хүч албадлагаар шилжүүлэн авч болж байна. Бишөөр худалдаж авчиж болж байна тийм үү? Сонгуул гэдэг юм болсон нэртэй санал худалдаж авсан маань эрх мэдлийг авч болох уу? Магадгүй та нар ингээд жоохон ингээд инээмсэглээд толгоо тохиол байгаа зарим нэг одоо бас практик байдаг тийм ээ. Өмнө нь ч юм уу эсвэл байсан ч юм уу. Нэг талаасаа бид нар яг сонгуул болохоор яаж дуусгаж юм гэж хүмүүс маань тэр сонгуулийн ажиллагаанд ямар хөө байдлаар ордог үлээ гэх тэр үед санагдаад багш тийм үү. За тэгэхээр хүний эрхийг зөрчдөг, өөрөөр хэлбэл эрхчлөөг зөрчдөг зүйл бол эрх мэдэл байх нь. Эрх мэдэл гэдэг зүйлийг ярих юм бол бид нар төрийн тухай ярьж байна. А гэтэл төр гэдэг зүйл хамгийн их хүлээн зөвшөөрөгддөг төвшин хизээ юм. Хизээ хүн ер нь одоо дэлхийн нийтээрч гэдэг юм уу, ер нь одоо ард түмэн гэдэг зүйл маань төрийг хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр төр хувь хүний эрх чөлөөг хамгаалах зорилгоор бий болсон цагт л хүлээн зөвшөөрдөг зүйл. А тэрнээс бусад үед бол төр тийм нэр хүндтэй байж чаддаггүй. Яагаад вэ? Тэнд эрх мэдэл байгаа. Тийм үү? Тэгэхээр эндээс бид нар цаашаа шилжих юм бол хууль гэдэг ойлголтоор шилжиж хийж байна. Өөрөөр хэлбэл төр тэр эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд яаж бидэнтэй харьцдаг вэ? Юугаар дамжуулж харьцдаг вэ? Хуулиар дамжуулж харьцдаг. За тэгвэл дэлхийн хандлага маань ямар байсан бэ гэхээр хууль болон хөгжил гэдэг зүйлийг ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл хууль гэж нэг тусдаа зүйл энд байгаа, хөгжил гэдэг зүйлийг тусдаа байдаг юм шиг. А мөн нөгөө талаасаа энэ хууль гэдэг зүйл чинь ерөөсөө хөгжлийг дагуулахгүй байна. Хөгжил цаад болоод байна. Хөгжих бололцоог бий болохгүй, бүрдүүлэхгүй байна. Чөдөр тушаа болж байгаа гэдэг энэ шүүмжлүүд гарч ирсэн. Жишээлбэл too big government гэж хүмүүсийн бичсэн одоо зүйлсүүд байгаа. Та бүхэн цааш нь авшруу зүтгэх юм бол энэ дээр юу гэж авч үзсэн бэ гэхээр хууль бол эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл. Өөрөөр хэлбэл хууль ийм байна, эрх зүйн зохицуулалт маань ийм байна гэсэн шалтгаанаар бид нар жамаар өгч хэвээр хязгаарлаад байна гэдэг асуудал үүсэж байна. А гэтэл өнөөдрийн хандлага бол юу болчиход байна вэ гэхээр хууль маань өөрөө хөгжил байх ёстой маа гэдэг хандлага руу орж ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хууль хөгжлийг чөлөөлдөг, тусгаарладаг, хязгаарладаг зүйл биш. Харин хөгжлийг хөтөлдөг, хөгжил рүү чиглүүлж яадаг ийм гол хэрэгсэл. За яг энэ өнцгөөс аваад ирэх юм бол бид нар тэгвэл ер нь хууль маань өөрөө ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой юм. Ямар цагт бид нар хууль байна гэж хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ гэдэг энэ асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай болж байна. Тэгэхээр нэг талаасаа бид нар ингээд лекцийн маань хэлж байгаа юм онлайн юм руу орж байгаа юм шиг боловч мэдээж практиктайгаа үеийг тодорхой жишээ авах, камерын саналыг зоолох юм тийм. Тэгэхээр та бүхэн бас хэрэгтэй байгаасаа гэж бодож байна. За хууль бол хөгжил юм аа гэж. За тэгвэл яг манай одоо хууль зүйн талаас аваад үзэх юм бол хоёр одоо үндсэн зарчмын асуудал яригддаг л да. Нэг нь бол хууль дэдлэх зарчим гэж ярьдаг. Нөгөөх нь бид нар эрх зүйн захиргааны зарчим гэж ярьдаг. За англиар бол rule by law, rule of law. Энэ хоёр зүйлийг бид нар маш сайн ялгах хэрэгтэй. За хууль дэдлэх зарчим гэдэг бол юу гэсэн үг вэ? Нэгэнтээ хууль тогтоогчоос хууль гэдэг зүйл гарчихсан бол бид нар тэр хуулийг яах ёстой? Дээдлэх ёстой, хүндлэх ёстой гэж гарч ирж байна. А гэтэл эрх зүйд захирагдах гэдэг асуудал маань юу яриад байна вэ гэхээр хууль гэдэг маань өөрөө байх ёстой төвшөндөө байж
Өөрөөр хэлбэл эрх зүй гэдэг юм бүтээхийн тулд бидний байх ёстой шаардлага шалгуурууд байна. Тэгж байж бидний хүсч хүлээж байгаа хууль бий болно гэдэг цаана энэ том цогц ойлголт явж байна. Ингээд үзэхээр эрх зүй захиргадаг зарчмаа бид нар агуулгын болон мөн одоо процессинг гэсэн хоёр үндсэн одоо шаардлага шалгуурыг тавьж эхэлж байна. За энэ нь өөрөө ямар одоо зорилготой юм бэ гэхээр нөгөө эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субъектууд маань өөрөөр хэлбэл хууль тогтоогчд маань эсвэл эрх зүй бүтээж байгаа тэр одоо этгээдүүд маань өөрийн дур зоргоос хууль гэдэг зүйлийг ангид байлгахад тавьж байгаа гол стандарт шаардлага гэсэн. За тэгвэл агуулгын шаардлага гэж бид юу баталдаг вэ гэхээр анхдагч оюун ухаан, үндсэн хэм хэмжээ, зүй ёс, эрх зүй нийтлэг зарчмууд гэдэг зүйлийг заавал тавьдаг. За энийг би нэг бүрчлээ тайлбарлаад хэлэх юм бол арай илүү сонирхолтой болох болоо гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хуулийг бүтээхийн өмнө бид нар бодох ёстой зүйл байна гэсэн үг тийм ээ. Энэ одоо баталгаажж байгаа хууль маань өөрөө энэ одоо үндснийх нь онцлог тохирсон байна уу? Энэ одоо сэтгэлгээ соёлд нь тохирсон хууль байж чадчихна уу? За энэ Америкийн ч юм уу, Австралийн юм уу, Канадын хууль их сайн хууль байна. Энэ уул уурхайн одоо хуулийг бид нар авнаа. Ийм зарчмаар хандаж болохгүй. Яагаад гэвэл тухайн үндэстэн болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийнх нь онцлогт нийцсэн хууль эрх зүй зохицуулалт байх ёстой. За жишээлбэл өнөөдөр Монгол улсын одоо юун дээр бидний одоо их түгээмэл мэддэг хуулийн зохицуулалтаас жишээ авъя л да. Жишээлбэл эмэгтэй хүний хэвтгүүрийн нас 55% бичсэн тал байдаг тийм үү? Эрэгтэй жарч гэдэг тийм. Гэтэл энэ бол нөгөө бид нар одоо эрх зүй нийтлэг зарчмыг яриад одоо шудраг ёсны асуудлыг яриад эхлэх юм бол тэгш биш үү тийм үү? Яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хүүсээс нь болоод одоо ингээд хэвтгүүрийн нас нь яваатай тавьчихж байгаа юм бэ гэдэг. Гэтэл Монголынхаа бүлэг сэтгэлгээ талаас аваад үзье. Эмэгтэйчүүд маань яг хүүхд гаргадаг. Гэхдээ олон хүүхд гаргадаг. Жишээ дээр нь одоо маш их амьдралын ачаа өөрч явдаг ч юм уу. Эмэгтэй хүнд ногдож байгаа одоо тэр нөгөө хөдөлмөрийн хуваарь ч юм уу өөртөө ажил нь хайцангуй их байгаад байдаг. За тэгэхээр одоо юу гэдэг Монголын одоо энэ онцлог юм тохируулаад үзэхэд эмэгтэйчүүдээр 5 жилийн өмнө бүрт гаргах нь арай хүнлэг юмудаа шийдсэн үйл байж болохгүй. Тийм шийдэл байж болно. Тэгэхээр нөгөө анхдагч оюун ухааны талаасаа бид нар тайлбарлах гэх юм бол энэ нь бол манайд бол зүй ёсны хувьд нийцчил байгаа асуудал гэсэн үг. Хуулчсан анхдууд гэхээр зөндөө олон зүйл яг тийм. Засаг даргын тогтоодог тушаа шийдвэрүүдийг бид нар гаргадаг захирамжуудыг ч ярьж болно. Өшөө дээр шүүгчийн шийдвэрийг ч ярьж болно. Тэгвэл хууль гэвэл юу вэ гэдэг хууль тогтоогчоос болсон. Үндсэн хууль гэх юм бол бүгдээрээ мэдж байна. Манай сүүл нийгмийн хэрэгт үзүүл. Тэгвэл энэний дээр байх ёстой шаардлага стандарт нь юу вэ гэхээр хүний эрх байдаг гинэ. За тэгвэл одоо эргээд энийг харах юм бол хүний эрхэд нийцсэн үндсэн хуультай байна, үндсэн хуультай нийцсэн хуультай байх ёстой, хуультай нийцсэн хуульчсан байх ёстой гэдэг энэ логик ойлгох хэрэгтэй. За тэгээд дараагийн одоо бидний эрх зүйд одоо тавигдж байгаа нэг агуулгад тавигдах ёстой шаардлага бол justice буюу зүй ёсны зарчим. Энэ зүйл шудраг гэдэг талаасаа ярих юм бол бид нар шудраг гэдгийг маш олон одоо хэмжүүрээр ч юм уу тайлбарладаг тийм үү? Жишээлбэл чам шудраг харагдж байгаа юм нөгөө хүн заавал шудраг харагдах хэрэгтэй биш. Харин олонх зүйтэй гэж үзэж байгаа зүйл бол юу болж байна вэ? Зүй ёсны зүйл болж байна. Тийм болохоор justice гэдэг зүйлийг бид нар зүй ёс гэдэг талаас нь тайлбарлаж байна. За тэгэхээр энэ хууль нь өөрөө зүй ёсныхаа шаардлагаас нийцдэг байх ёстой. Эрх зүй гэдэг маань өөрөө зүй ёсны шаардлагатай нийцдэг байх ёстой гэсэн. Энэ одоо нэг элемент нь өөрөө агуулгад тавигдах шаардлага байна. За тэгвэл эрх зүй нийтлэг зарчим маань өөрөө бас тэр эрх зүй бүтээхэд тавигддаг нэг шаардлага шалтгаан. Эрх зүй нийтлэг зарчмууд гэж юу вэ? Бид аягүй сайн мэднэ тийм үү? Үйл ялгуурлага гадуурлах, тэгш хандах, өөр юу гэж болох вэ? Маш олон зарчмууд байна тийм ээ. За тэгвэл эрх зүй захирагдах энэ зарчимтай холбогдуулаад тавьж байгаа дараагийн шаардлага маань өөрөө журмалсан буюу процессын шаардлага гэж байна. Энэ маань өөрөө эрх зүй зайлшгүй процессор гэж байна. Эрх зүй зайлшгүй процесс гэж маань өөрөө юу юм бэ гэхээр
локийн гаргаснаар бол хүний салшгүй одоо үндсэн эрх гэж юм байна, тийм ээ. Тэр хүний үндсэн эрх нь юу юм бэ? Андөө? аюулгүй байдлаа Өөрөөр хэлбэл хүний ганц нэлтэн бичүүд энэ учраас байгаа шүү дээ. Лог нэгсэн зүйл нь юу байдаг вэ? Гурван эрхийн асуудал гарч ирээд энэ бол хүнээс хизээч салгаж болохгүй гурван зүйл юм аа гэдэг. За энэ юу? Эрхчлөлтөд байх, өмчлөх эрх тийм ээ. Өмчлөх эрх байхгүй гэж болохгүй юу? Яагаад заавал үндсэн эрх болчих вэ? Өмчлөх эрх хаагдчихж бусад эрхүүд нь хаагдах болсон. За тийм тэндээс гарч ирж байна те. Өмчлөх эрх чинь өөрөө бусад эрхийг одоо хэрэгжүүлдэг гол суурь нь болж байна. Ингээд үзэхээр та нар одоо шийдвэл үндсэн хууль чинь гинт 92 онд бий болсон зүйл биш шүү дээ. 60 онд манайх үндсэн хуультай байсан те. Тэрний өмнө ч үндсэн хуультай байсан. Тэгвэл тэр үндсэн хуулийн онцлог нь юу байсан? Хүний эрх гэдэг бүлэг байсан те. Байгаагүй биш байсан. Гэхдээ юу нь байхгүй байсан? Өмчлөх эрхийг хязгаарласан. Тийм учраас бидний өмнөх нийгэм одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн ялгаа эндээс л гарч байна. Өөрөөр хэлбэл хүнээс салгаж болохгүй үндсэн эрхийг нь хүн нэг салгаа хийчихсэн учраас өмнөх одоо нийгэм маань бидний одоо хэлдгээр ардчилсан биш нийгэм байгаа гэсэн. Тийм үү? Тэгвэл одоо хүнээс салгаж болохгүй тэр үндсэн эрхүүдийг одоо бий болгож баталгаажуулж ардчилсан нийгэм маань нөгөө талаас ардчил маань хөгжлөж чаддаг юм байна. За тэгвэл энэ эрх зүйн зайлшгүй процесс гэж юу яриад байгаа юм бол тэгэхээр эрх зүйн зайлшгүй процесс гэдэг маань юу юм бэ гэхээр тэр хүнээс салгаж болохгүй хүний үндсэн эрхэд халдах шаардлага бий болтгоо. Амьдрал дээр бий болох уу? За жишээлбэл одоо дорж гэдэг хүн Чингэлтэй дүрх маш сайхан одоо төвийн байршил газар эзэмшдэг байж байна. Тийм ээ? Одоо газар өмчлөсөн байж байна. Гэтэл нэг удаа дүүргийн цэг дараагаас бичиг ирлээ. Иргэнд орж бай. Таны эзэмшилт байгаа, өмчлөлт байгаа энэ газарт олон нийтийн одоо сайн сайхны төлөө ч гэдэг юм уу те хүүхдийн одоо их том цэцэрлэг даавал болсон тул газраа чөлөөж өгнө гэдэг одоо юм бичиг ирлээ гэж. Ийм тохиолдолд иргэн яах вэ? Энд иргэний үнцээр хөндөгдөж байна уу? Хөндөгдөж байна. Тэгэхээр иргэн өгөхгүй. Энэ бол миний өмч би ардсан нийгэмд амьдарч байгаа гэж хэлэх хэрэгтэй боловч нөгөө талаасаа нийтийн эрхшгийн төлөө, нийтийн сайн сайхны төлөө гэдэг үндслийг эрхээсээ татгалзах хэрэгтэй болчихжээ гэсэн. Энэ бол өөрөө эрх зүйн зайлшгүй процессын одоо гарч ирж байгаа юм гэсэн. Өөрөөр хэлбэл тэр иргэнээс газрыг авч болно, дайчлан авч болно. Тэгэхдээ тэнд юу байх хэвээр шудрах нөхөн олгох байх хэвээр. Түүнээс биш манай одоо шилэл энэ ингээд биднээс судлаад үзэхээр өвцөн хөрөн дээр ч гэсэн ингээд айгүй мундаг энэ эрх зүйн институтууд сурсан байгаа ойлгосон. Гэхдээ бас нэг талаасаа дутуу сурсан юмуд бол байдаг. Жишээлбэл яг өвцөн хөрөний залтан дээр нөхөн олгортойгоор авнаа гэсэн байдаг болохоос шудраг гэдэг үг багчсан. Тэгэхээр нөгөө эрх зүйн зайлшгүй процесс ярих гэхээр ингээд шудрах зарчим, урьдчилан мэддэг зарчим шиг юм уу маш олон одоо байх ёстой элемент компонентууд нь орхигдоод өгчтэй санагдаж байна. Гэтэл яг одоогийн хууль ямар өгөх юм бол за төр газрыг нь хураагаад авлаа. За жишээ авъя л да 2 сая төгрөг өгчлөө иргэнд орж. Иргэнд орж баяртай байх уу? Тэр хотын төвд байршилтаа тэр том газраа өгөөд 2 сая төгрөг авч байгаа. Өөрөөр хэлбэл 2 сая төгрөг нөр нөхөн олбор мөн үү? Нөхөн олбор бол мөн. Гэхдээ юу? Шудраг нөхөн олбор биш. Тийм үү? Тэгвэл эргээд энэ эрх зүйн зайлшгүй процессын өрөөнд юу яригддаг вэ гэхээр жишээлбэл за тэр иргэнээс авсан одоо газартаа үнэхээр эргээд нийтийн сайн сайхны төлөө цэцэрлэгээ барьсан уу гэх асуудал хүртэл. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүний салшгүй тэр үндсэн эрхэд халтж байгаа тохиолдолд ямар шаардлага шалгуурыг үндэслэж эрхт нь халтах уу? Эргээд тэр иргэнийхээ одоо тэр эрхийг нь хангасан ямар үйл ажиллагаа хийх ёстой вэ гэдэг энэ наривчсан зохицуултыг бид нар эрх зүйн зайлшгүй процессын өрөөнд авч үздэг. Тэгэхээр энэ маань өөрөө яагаад чухал вэ гэхээр жишээлбэл та хуулийг бүтээгч байгаа ч юм эрх зүйн бүтээгч байгаа хүн бол энэ шалгууруудаа тавиад явах юм гэсэн.
Жишээлбэл одоо өндөр хөгжилтэй орн, жишээлбэл Австралиг аваад үзье тийм. Төрийн албан хаагч өнөөдөр нэг журам дүрм боловсруулахдаа тэр хүмүүсийн хэрэгэлдэг шалгуур одоо баримтлах ёстой дүрм журм бас байна. Тэр нь юу юм гэхээр таны гаргаж байгаа дүрм журм маань ялгуурлан гадуурч байгаагүй хэний. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд одоо яг наадах одоо үйлчлэгээтэй жоо холбоотой ч манай журмаач зохицуулж байгаа асуудал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаад орхисон юм шиг эмэгтэй хүнийг ч юм уу ялгаад орхисон юм шиг эсвэл ганц бие эцгийг жишээлбэл орхисон юм шиг шиг юм гих мэдчлэн нарийн одоо үзүүлэлт болгоноор яадгүй шүүж шалгадаг энэ одоо та хэрэг төрийн албан хаагч болоод тодорхой асуудлыг тулсан дүрм журм хийх гэж байгаа бол тушаал шийдвэрийн төсөл боловсруулах гэж байгаа бол зайлшгүй энэ стандартыг дагуу шалгаарай гэдэг энэ зүйлийг журмдаад өгсөн байдаг. Энэ өөрөө эргээд юу хэлж байгаа юм гэхээр нөгөө төр маань нэрэл хувь хүнийхээ эрх хэрэгчлөөг хангах зорилгоор байгуулагдсан зүйл шүү. Тэрний одоо тэр төрийн албан хаагч гэдэг хүн бол эрх мэдэлтэн гэхээсээ илүү яаж юм нөгөө хувь хүн иргэний төлөө үйл ажиллагаагаа явуулж байхдаа баримтлах наадахын стандарт шаардлага нь тодорхой болсон байна л гэсэн. За жишээлбэл бид нар одоо ингээд түгээмэл ялангуяа өмнөх хуулиуд дээр бид сүүлийн үеэр засагдаад явж байгаа гэж бодож байна л да. Ингээд байгаа штэ. Ганц би өөрт толгойсон эмэгтэйчүүдэд тэгж тэтгэмж олгоно. Тийм одоо хөнгөлт үзүүлнэ гэж. Тэгэхээр амьдрал дээр зөвхөн эмэгтэй хүмүүс толгойд ганц би юм. Ганц би эрэгтэй хүмүүс бас байдаг тийм үү? Өөр хүүхдээ аваад явж байгаа, тийчээгээ явж байгаа. Гэх мэтчлээ яг уу ингээд яг ингээд зарчмаа тавиад ингээд тооцоод үзэх юм бол яг нөгөө зарчмынхаа шаардлагыг хангаагүй юмнуудыг бид хийгээд явдаг байсан бол өнөөдөр харин бидний бас нөгөө сэтгэлгээний хөгжил те эрх зүйн соёлын түвш маань өндөрч байгаа, эрх зүйн боловсролын түвш маань өндөрч байгаагийн хэрээр бас ер нь ямар байх ёстой гэдэг хандлага руу бид нар явж байгаа гэсэн. Яг энэ агуулгаараа аваад явах юм бол хууль бол өөрөө хөгжил байх ёстой юм. Хөгжил хөтөлж явах зүйл байх ёстой юм. Түүнээс биш хөгжлөө саруулж яадаг, хоошин чангааж яадаг, эсвэл ямар нэгэн зүйлийг орхигдуулж яадаг, чөдөг тушаа болсон зүйл байхгүй гэдэг энэ ойлголт гарч ирж байна гэсэн. За одоо яг энэ юун дээр бол айгүй тийм сонин жишээнүүд байдаг л да. Жишээлбэл эрх зүйн зайлшгүй процессын тухай би ярьж байсан тийм ээ. За яг үндсэн эрхтэй холбоотой ийм жишээ л да. Парламентаас тодорхой төрлийн одоо жирэмсдээс хамгаалах юмыг хориглосон хууль гарч. За энэ юмыг худалдахыг хориглож байна. Яг гэвэл энэ юмыг одоо хэрэгжилж байгаа нь юу байна вэ? Нийтийн одоо эрх зөвгөөр нөлөөлж байна. Хүмүүсийн одоо эрүүл мэндийн одоо аюулгүй байдлыг хангах талаас бол шаардлага хангахгүй байна. Одоо энэ юмд найдсаас ш олон залуу одоо охтууд эрүүл дээр хохирж ч юм уу иймэрхүү үндэслэл тавьж байгаа парламентаас хууль гаргачлаа гэж байна. Энэ тэгвэл эрх чөлөөг хязгаарласан хууль мөн үү? Эсвэл эрх чөлөөг хязгаарлаагүй юм лөө? Хязгаарлаагүй. Яагаад хязгаарлаагүй юм бэ? Яг тэгвэл үнцэн гэдэг бол тэр эрхийг бол хөндөж болохгүй харин магадгүй тэр имийг худалдаа авах эрхнээ байж болно. Гэхдээ тэр им нь тухайн хүнд хортой учраас тухайн хүний тэр нөө амьд явах тэр нөө эрүүл байх эрхийг хамгаалах үзнээс энэ хуулийг гаргаж байгаа учраас энэ хязгаарлалт. За тэгвэл нөгөө нийт эрх зүйн системтэй орнуудад нөгөө тийч юу гэж авч үзэж байгаа юм бэ? Энэ бол ерөөсөө хүний үндсэн эрхэд халтсан хууль байна. Энийг хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр яасан тэр им байлаа гэхэд нөгөө талаасаа хэсэг бүлэг эмэгтэйчүүдэд таардаггүй гэхэд нөгөө бүлэг эмэгтэйчүүдэд тэр таардаг юм байж болно. Бусдын эрхийг яаж юм хориглочод байна. Харин нээлттэй сонголттой орхих нь тухайн хувь хүний сонголтоос хамаарах ёстой учраас энийг заавал хязгаарлаж одоо хэрэггүй шаардлагагүй гэж одоо ийм хуулиар хариулах нь бол өөрөө ингээд эрх чөлөөг нь одоо хязгаарлалчихсан, тасчихсан зүйл болж байна гэж үзэж байна. За тэгэхээр хууль бол хөгжил гэдэг зүйлийг бид нар ярьлаа. Тэгэхээр эндээс ямар дүгнэлтийг бид нар хийж болж байна вэ гэхээр хууль бол өөрөө зүй ёсонд дурлах мөн ард түмний төлөө бүтээгддэг болохоор одоо яг ард түмний өөрийнх нь мөн чанартай уялдаж явах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ? Монголчууд жишээлбэл нүүдэлчин соёл иргэншилтэй ор, тийм үү? Тэгсэн чинь нүүдэлчин соёл иргэншилтэй одоо яг тэр юуны одоо газар нутгийн байршил болон соёлынхоо одоо онцлог байдлаа харилцахгүйгээр шууд
За Германд ийм хууль байдаг. За газрыг бол ерөөсөө ингэж эзэмшүүлэх хэрэгтэй, өмчлөх хэрэгтэй. Хүн болгон одоо хашаа сайхан байшингаа бариад тийм хэмжээний одоо 0.7 га болгон хашаад ингэж явна гэж хэлвэл яг энэ зүйл залтыг хэрэгжүүлээд явбал Монголын одоо хөдөөгийн нөхцөл бол хэцүү тийм үү? Нөгөө мал маань хаалбилчихгүй, бичээгийн аж ахуйд одоо ингэж баг яваад тогтчихсон байж байгаа шүү дээ. Эсвэл одоо тухайн одоо орныхоо цагаагаарын онцлогийг харилцахгүйгээр одоо барилгын материалтай тавьж байгаа стандартын шилбэл яг дулаан орны жишгээр ч юм уу хийчлээ гэхэд яаж манай таарахгүй шүү дээ. Энэ бүхэн чи өөрөө явж яаж нөхөр хуулийн бүтээхэд харилцах ёстой гол хүчин зүйл өөрөө энэ хууль чинь ард түмэндээ зориулагдсан ард олондоо зориулагдсан учраас тэр ард түмний ард олныг мөн ч мөртөө ойлгож явах ёстой гэдэг энэ албатыг бий болгож байна гэсэн. За тэгэхээр хууль гэдэг зүйл өөрөө та нар Содогийн хэлсэн үг байдаг тийм үү? Хизээ хүний эрхийг хангаж чадна, хамгаална тэр үед хүмүүс хуулийг хамгаалтанд авдаг гэж хэлдэг. Цаана юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр бий болгож бүтээж байгаа эрх зүй болгон чинь өөрөөр хэлбэл бидний хамгийн түгээмлээр мэдж байгаа нь одоо хууль гэж байна тийм ээ. Энэ хууль чинь өөрөө эрх хэрэгчлөөнийхөө стандартад нийцдэг. Тэр шалгуурыг хангаж байж сая бидний хүсч хүлээж исэн хууль болж байна. Нөгөө талаасаа энэ нь эргээд төр гэдэг зүйлийг бид хүлээн зөвшөөрөх нэг боломж байна. Түүнээс биш баталсан л юм чинь бид нар дагаж унтах ёстой. Тэр хууль ямар байх нь хамаагүй. Миний эрх зүйн байдлыг яаж дордуулах нь бол хамаагүй гэж ингэж үзэж бол ерөөсөө болохгүй. Тийм үү? Нөгөө хууль маань өөрөө эргээд таны эрх хэрэгчлөөг нь хамгаалсан, хүндэтгсэн эрх зүйн байдлыг чинь дордуулаагүй. Нөгөө талаасаа зөрчилдөөнөөс хамгаалсан ийм байгаа цагт хууль гэдэг мөн чанараараа, хууль гэдэг агуулгаараа байж чадна. Тэгжээж та бүхний хамгаалтанд ордог зүйл байна. Тэгэхээр яагаад ингэ хуулийн тухай яриад ингэж явчих вэ гэхээр эцэстээ юу гэж хэлэх гэсэн юм бэ гэхээр энэ бидний яриад байгаа эрхчлөө гэдэг зүйлийг чинь бид нар энэ хууль гэдэг зүйлийг, эрх зүй гэдэг зүйлийг байх ёстой төвшөнд нь бүтээж бий болгож ээж хэрэгждэг, биелэлээ болдог зүйл байна. Тэгэхээр дэлхийн одоо сүүлийн үеийн хандлага бол өөрөө за энэ орны ядуурлалын түвшин ийм байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь одоо ингэж өссөн байна гэж үзэхээсээ илүүтэйгээр энэ оронд амьдарч байгаа иргэний эрхчлөө өөрөө ямар түвшинд байна вэ гэдэг энэ хэмжүүрээр явдаг болжээ. Энэ хэмжүүрийг чухалчилдаг болжээ. Энэ одоо хэмжүүрээр бас одоо олон улсын байгууллагууд бас эсвэл судлаачид хөгжил гэдэг зүйлийг одоо тодорхойлохыг хүсдэг гэсэн байна. За одоо биднэрт одоо та нар авч үзэх юм бол Амарчасан гэж хүн байгаа, Нобелийн шагналтай. Тэгэхээр энэ хүн одоо өөрийнхөө өдөр зохиолдол юу гэж хүндсэн байна вэ гэхээр улс төр болон иргэний эрх хэрэгчлөө, эдийн засгийн эрх хэрэгчлөө, мөн нийгмийн болцоо нөхцөлөөр хангах. Энэ дотроо нөгөө эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын, мөн бусад нийгмийн хамгааллын үйлчилгээг бүртгэх гэж байгаа. Мөн нөгөө талаасаа ил тод байдлын одоо баталгаа, өөрөлд хүссэн мэдээлэл авах ч гэдэг юм уу, засгийн газрын болон бусад байгууллагуудтай иргэний холбоо дотор бололцоо гэдэг зүйл маань одоо нээлттэй байх. Нөгөө талаасаа иргэнийхээ аюулгүй байдлыг хангаж байгаа, өөрөлд аюулгүй байдлаар хангагдах эрх нь хэрэгжиж байгаа. Энэ байдлаар нь одоо энэ таван үзүүлэлтээр нь эрхчлөө тухайн оронд амьдарч байгаа иргэний эрхчлөө хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг нь дүгнээд үнэн дээр үндэслээд энэ бол хөгжсөн улс байна. Энэ бол хөгжлийн түвшин энэ түвшиндээ явж байна. Энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж тодорхойлох нь зүйтэй юм аа гэдэг энэ санаа оног төвшүүлсэн байна. Энэ өөрөө ямар ач холбогдолтой вэ? Нөгөө бидний хол юм шиг байгаад байдаг. Одоо яг үнэндээ амьдрал дээр ч гэсэн ингээд за одоо Монгол улсын ядуурлалын түвшин чинь хэд байгаа вэ? Статистикийн мэдээ гарлаа. Эсвэл одоо манай одоо яг дотоодын нийт бүтээгдэхүүн ч одоо яг хэд байна вэ ч. Энэ асуултыг хувь хүн чигээр та өөр дээрээ тавьж үзээ. Та яг ингээд сонирхож судлаа л те. Хэд байгаа юм бэ? Тэгэхээр надад бол энэ ийм гэж боддгоо. Тэгж боддгоо. Ер нь бол боддоггүй тийм үү? Тэгэхээр бидрээс юм тусдаа нэг сул одоо биднес хол байгаа ойлголт шиг авч үздэг. Гэтэл эрхчлөөгөөрөө бол бид нар мэдэн шүү дээ. Бид нар улс төрийн эрхчлөө байна уу? Бид нар сонгуульд өгч чадж байна уу? Сонгуульд өгч байна уу? Сонгож байна. Сонгогдох эрхээ бас зарим нийтэлж байгаа тийм ээ. Бас өөрийн гэсэн зорилготой карьер болж байгаа хүмүүс. Өөр ямар эрхүүдээ эдэлж байна уу? Яг ингээд хөөгд явах юм бол хүн өөрөө хариулт хэлж чадчихжээ. За эдийн засгийн эрх хэрэгчлөө. Би санхүүгийн эрхчлөөндөө хүрч чадж байгаа байлоо.
Миний санхүүгийн эрхчлөлөнд одоо санхүүгийнхаа хувьд санаа зовхгүй байх тийм ээ. Зээлээ авч байгаа цалинтайгаа уяад хүссэн байшин хаус авд юм уу? Хүссэн сайхан унаагаа авчдаг. Шинэ сайхан одоо хүүхдэд одоо шинэ гарсан ном зохиолсон ч юм уу аваад өгчдөг. Ингээд санаа зовхгүй амьдрахад өнөөдөр миний авч байгаа цалин энд хүрж гин үү? Эсвэл өнөөдрийн одоо Монгол үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагууд тэр зээлийн бодлогоороо дамжуулаад миний эдийн засгийн хэрэгчлөлөг идэх бололцоог бий болгож чадж гин үү? Энийг бий болгох тухайн одоо хууль тогтоогчоос бий болгоод байгаа хуулиуд маань үнэхээр бизнесийн нарчныг бий болгож байгаа байлгүй гэд ингээд явах юм бол яаж гинэ? Бид нар өөрсдөө хөгжлийнхаа төвшөнд хариулах боломжтой болоод ирж байна. Тийм ээ? Заачилууд нийгмийн болцоогоор одоо яг тэг үнээр хүсгүүхүүд маань жишээлбэл хүссэн боловсролоо авч чадчих юм уу? Боловсролынхаа байгууллагын одоо тэг сэтгэл хангалуун байж чадчих юм уу? Энэ боловсролын байгууллагыг байх ёстой төвшөнд нь байлгахад хууль нь болоод байгаа юм уу? Төрөөс явуулж байгаа бодлого нь болоод байгаа юм уу? Энэ бүхэнд бид нар хариулт өгч боломжтой болж байна. Би хүссэн өнөөдөр төрийн байгууллага дээр очиод иргэнийхээ хувьд авах ёстой үйлчлэгээ ямар нэгэн сааталтайгүйгээр хүн зурталгүйгээр хин нэгэн хүнд ая тал заслахгүйгээр авч чадж гин үү тийм ээ. За иргэн би бол одоо энэ иргэн дорж бай. Надад одоо ийм одоо дүүрэгт ийм газар эзэмших хүсэлтэй бай. Энд үнэхээр сууч чөлөөтэй байгаа газрууд байна уу? Ийм мэдээллийг авч чадж гин үү гэх юм уу тийм. Эсвэл би одоо ингээд хэрвээ ажлаасаа гинт халагдчихлаа. Энэ тохиолдолд надад одоо шууд би байнга оролцох байж чадахгүй шүү дээ. Яг нь байнга орлого маань зогсчлоо. Тэгэхээр төрөөс миний ажилгүйд байх хугацаанд одоо өгөх одоо тэр тэтгэмжийн одоо асуудал маань зохицуулагдсан байгаа юм. Энэ шудраг үйл эсвэл өндөр насны тэтгэврт гарлаа. Миний авах тэтгэврийн одоо хэмжээ маань миний амжиргаанд хүрэхгүй. Энэ бүхэн хинээс хамаарч байна? Өөрөөс нь хамаарч байна. Төрөөс хамаарч байна. Өөрөөр хэлбэл тэр эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүмүүс маань хууль гэдэг бодлогын хэрэгслээр хэрхэн ашиглаж байгаагаас хамаарч байгаа юу? Ингээ бодохоор яаж байна вэ? Энэ хөгжил гэдэг зүйлийг хэн нэгэн гадны донор ч юм уу те эдийн засагч очиод байна, байхгүй байх гэж тэмдэглэх биш, иргэн би өөрөө хариулах боломжтой болж байна. А нөгөө талаасаа хөгжил маань ямар төвшөнд байна вэ? Яагаад одоо би ингэж одоо ийм байдалтай байна вэ гэдэгтээ бодтой үнэлтийг өгөх хандлага хүртэл өөрчлөх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл хөөх манай улс чинь дэлхийн тэдэн орноос ирээд орсон гэж штэ гэд тоо харах биш. Иргэн өөрөө өөрийнхөө үндсэн эрхийг хэрэгжилтийн явцад л дүгнээд авах боломжтой болж байна. Бид нар энэ шаардлага шалгуураар орох гэх юм бол ямар ч асуудал биднээс сул биш. Ардчлал ийм байх ёстой. Ардчлалын үнэт зүйл нь энэ зарчим гэж ярьдаг зүйл бол юу? Зүгээр нэг тийм уян яруу зүйл биш болно. Бидний амьдралтай илүү ойрхон зүйл болно л гэсэн. Тийм учраас энэ хөгжил бол эрх чөлөө юм. Эрх чөлөө одоо ямар төвшөндөө хэрэгжиж байна? Иргэд ямар төвшөнд ирэхээ хэрэгжүүлж байна вэ гэдгээр нь тухайн орныхоо хөгжлийнхаа төвшөнд тодорхойлдог, хардаг байх нь өөрөө эргээд төрх дээрэмчин томлж юм биш. Хуулиар дамжуулж тийм ээ. Хууль гэдэг зүйлээр банхаалгаж иргэдэд айлгдаг зүйл биш. Нөгөө хүсэж хүлээдэг ардчлалтай үнэхээр иргэдэн төр гэдэг зүйлээр итгэдэг. Энэ үнэхээр миний эрх чөлөөг хангахын төлөө хийж байгаа бодлого шүү, гарч байгаа зүйл нь шүү гэдэг хүлээн зөвшөөрдөг энэ сайхан тогтолцоонд би болох боломжтой юм уу гэж үзээд судлаачид эрдэнэд хөгжил бол эрх чөлөө гэдэг энэ асуудлыг төвшүүлэн тавьж байгаа. За тэгэхээр хөгжил бол эрх чөлөө юм аа гэдгийг та бүхэн ойлгуулах гэж маш олон онлайн ч юм уу хүн эрх зүй захирагдах ёс ч гэдэг юм уу эрх зүй зайлшгүй процесс ч юм уу олон асуудлуудыг хүндхийг оролдлоо.